За сайн бацгаана. Өнөөдөр бид нар эрүүл ба эрүүл биш гэр бүлийн талаар ярилцах гэж байна. Тэгээ энэ зүйлийг яагаад сонгосон бэ гэхээр сүүлээр бол Монголын нийгэмд нөгөө хүүхдүүдийг маш их компьютерт онцсон байна. Өөр одоо буруу цагаа өнгөрүүлж байна гэж ярьж байгаа. Тэгээд энэ бол заримдаа бидний ихэнхдээ эрүүл бус гэр бүлээс хүүхдүүд одоо өөрийнхөө тэр хэцүү мэдрэмжийг дарахын тулд хэцүү зүйл рүү орж байгаа. Тийм учраас хүүхдүүдийг эрүүл зөв байгаасаа зөв өсөөсэй гэж хүсэж байгаа бол эрүүл гэр бүл маш чухал аа. Тэгээ өнөөдөр бид нар яг эрүүл бус гэр бүлд байдаг дүрэн болон эрүүл гэр бүлд байдаг дүрмийн талаар ярих гэж байна. За эрүүл бус гэр бүл бид нар ямар одоо дүрм автоматар үйлчилж яадаг вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор энэ бүү яар гэдэг. За тэгээд бүү яар гэхээр хүмүүс ярилцдаг штэ гэдэг. Энэ ярилцж байгаа сэдв нь маш хумигдмал байдаг. Хүүхдүүдтэй зүгээр за хичээлдээ явсан уу, хичээлээ хийсэн үү, хоолоо идсэн үү, эрт ирсэн үү, орой ирсэн үү, гэрийн толгороо хийсэн үү, ингээл болоо. За тэгээд нөгөө хоёр дахь дүрм нь бүү мэдэр. За хүүхдийнхаа сэтгэл мэдрэмжийг сонсож байна уу? Тэр хүүхдийн сэтгэл санаа ямар байна гэдгийг сонсдоггүй. За гурав дахь энэ дүрм нь болохоор бүү итэг. Ер нь бол эрүүл бус гэр бүл биеиндээ итгэл байдаггүй. За энэ дээр би нэг дүрмийг зүгээр өөрийнхөө зүгээс нэмсэн байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр бүү үзэгд гэж. Энэ хүмүүс болохоор сүүлээр яаж юм гэхээр ээж аавууд өглөө гараад орой ирдэг. За орой ирээд нөгөө сошиал ертөнцид өөргөө өнгөрөөдөг. За тэгээ хүүхдүүд нь ээж аваагаа ирсэн үед нь ээж аавтайгаа ярилцахыг хүсээд ааваа ээжээ би ингэсэн сургууль дээр ийм юм болсон надад ийм юм хэрэгтэй байна гэх юм уу ярилцах гэхээр цаашаа би ядарч байна. Цаашаа би фэйсбүүкээр юм үзэж байна. Цаашаа би зурагт үзэж байна. Бараг хүүхдүүдэд бүү үзэгдэгээд байгаа юм шиг. Тэгээ ийм дүрм үйлчилсэн гэр бүлд болохоор хүүхдүүд яадаг вэ гэхээр маш хэцүү мэдрэмжийг авдаг. За тэгээд хайрын үлсгэлэнд ордог. Тэгээ энэ үлсгэлэнгөө дарахын тулд яг тэр мэдрэмжээ дараад буруу зүйлсээр өөрийгөө зугаацуулж яадаг. Тэгвэл хүүхдүүдийг зөв өсөөсэй гэж үсчээл та энэ дараах дүрмүүдийг бол бас гэр бүлдээ бий болгол маш зүгээр. За энэ нь болохоор нэгдүгээрт нөгөө бүү яар гэдэг маань ярилцдаг болдог. За ярилцдаг гэдэг дээр яг хүүхдүүдтэйгээ илэн далангүйгээр юмнуудыг ярилцдаг, цагийг өнгөрөөдөг. За хоёрт нь мэдэрдэг. Яг тэр хүүхдийн сэтгэл мэдрэмж нь юу вэ? Хүүхэд юунаас болоод ууртай байна? Яагаад гомдсон байна? Ямар хэцүү зүйл тулгарсан байна? Ямар айдас байна? Ямар ичхүүр байна гэдгийг мэдэрч хүүхдүүдэд анхаарч яадаг. За гуравдугаарт нь болохоор нөгөө бүү итэг гэдэг дээр биеиндээ итгэдэг болдог. Аав ээжтэй итгэж юмаа яардаг. Биеиндээ итгээд за биеиндээ итгэсэн тэр газар бол хайр байж байдаг. Тэгээ хайраар дамжуулаад хүүхдүүд маш гайхалтай зүйлсийг мэдэрч байдаг. За хамгийн сүүлж байгаа нь гэх юм бол энэ үн цэнтэйгээр хүүхдэд чухалчилж цагаан өнгөрөх хэрэгтэй. Дөрөв энэ дээр бид нар бүү үзэгдэг тий. Хүүхдээ яг ингээд цаашаа би ингэж юм. Цаашаа гэд хүүхдээ сонсохгүйсэн бол харин эсэргээр нь энэ дээр эрүүл гэр бүл байхын тулд үн цэнтэйгээр хүүхдээ тооцоод хамт маш их одоо тэр хүүхдэд чухалчлаад хамт цагийг өнгөрөх. За тэгээ энэ гайхалтай одоо энэ энгийн маш энэ дөрвөн дүрмийг гэртээ бий болгох юм бол таны хүүхдүүд нөгөө хайрыг мэдрээд тэр хайрын өлсгөлөнг хайгаад тий өөр ямар нэгэн зүйлээр дарахыг хүчээхгүй. Та одоо таны энэ ходоод өсчээл та хоол идчихэж л өсгөлөнгөө дардаг шиг таны хүүхдэд хайр хэрэгтэй бол та хүүхдтэй хайрыг мэдрүүлээрэй. За тэгжээж хүүхд маань цаашгаа нөгөө зөв одоо хүмүүжлийн нэг чухал нэг суур болж цаашаа явах болно. Та бас бид нартай холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах эсвэл манай өөрчлөлтийн хөтөж Facebook пэйж хуудаснаас бол хуудастай холбогдож бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Бас манай офисын дугаар болох 45 24 65 гэдэг дугаар руу холбогдоод өөрчлөлтийн хөтөчтэй яриа гэхэд бид нартай бас холбогдож болно. За баярлалаа.